Бүгдээрээ сайн уу? Бүгд нь жавартай өдрийн мэнд хүргэе. За Сиднейд өвөл болоод бороо ороод ер нь амар хүйтэн байна. Бороо орж ямаар суужснаас би нэг Сингапурт өнгөрөөсөн өөрийнхөө 16 насныхаа нууцыг ярих гэж бодлоо. Яг энэ талаар өмнө ерөөсөө хинт ч хэлж байгаагүй. Тэгээд бүгдээрээ баг зэрэг миний 16 насаараа илээ. Тэгээд баг зэрэг Сингапур улсаараа илээ гэж бодлоо. За тэгээд би юу ярих гэж байгаа гэхээр ерөөхдөө Сингапурт ямар ажлууд хийж байсан те миний хамгийн анхны ажил тэгэл хамгийн анхны болцоо хамгийн анх удаас гадаад тэгээ хэл сурахаар явж байсан. Тэг бүх юм хамгийн анхных байсан. Тэг энэ талаар бас ингээд та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. За тэгээд Сингапурт бол би 16 настайдаа буюу яг 10 жилээ төгсөөд явсан. Би 10 жилээ 5 настайдаа орж исэн. Тэгээд ерөөхдөө 15 тадаа төгсөөд нэг 16 хүртэл тухайн зун нь болохоор би Сингапур руу 6 сар хэл сураад 6 сар болохоор нэг коллежд сурахаар байсан. Тиймэрхүү юу одоо нэг жилийн одоо төлөвлөгөөтэй явсан. Тэгээд бодоод ахад ер нь Австрал, Сингапур хоёр ер нь бол төстэй шүү. Одоо тэгээ юу гэдэг номын сан хүртэл айгүй тэмд адилхан тэгэл байгаа орчин байгаа байдал нь ягаад ч юм ингээд Английн колон орн ингээд хоёулаа байсан болооч тэр мөрөөдөө ингээд байгаа нөхцөл байдал байшин сав тэ амьдрах орчин ерөөхдөө нийтлэлтэй адилхан байсан миний хувьд. Яг гоо бүр хотынхын одоо дүүргүүдийн нэршлэн хүртэл баралж ойролцоо төстэй байдаг. За Сингапурт 6 сар сайхан ажил биш гэр сургууль номын сан гэдэг ерөөдөө 6 сар хичээллээд би хэлэндээ бол нэлээд сайн сайжирсан гэж бодож байгаа. Тухайд эхний 6 сар бол айгүй сайн хэлээ англиар сайн сурсан. Тэгээд ерөөдөө эхний 6 сартаа ер нь чихонгоод те одоо автобусанд явж байгаа хүртэл ингээл хажуугаар ингээд ярьж байгаа хүмүүс яриаг ойлгодог ч юм уу. Тэгэл багшийнхаа яриаг нэлээд сайн ойлгодог болоо. Тэгээд ерөөдөө чихсээ хонгоогоод эхэлсэн чинь ингээд ер нь жоохон биггүт чихлэмээр санагдсан. Яг тухайд намайг хахад зөнгөрч Facebook арай нэгдэг байсан санагдаад тахын тухай надад Facebook аккаунт гэж байхгүй хайтаа ашигладаг байсан. Тэгээд ерөөдөө гадаад найзтай болоод ерөөдөө англиар ярмаар санагдаад би нэг хайтаа дараа нэг нэлээх гадаад хүмүүстэй танилцаж эхэлсэн онлайнаар. За тэрний дунд хамгийн анх нэг Непал залуудаа танилцсан байгаа. За тухайн залуутайгаа болцсон. За энэ бол миний хамгийн анхны болцоо хийсэн үе маань байгаа. Би бол 10 жилдээ манай ангийнхан дандаа надаас 2 3 ах эгч хүмүүс байсан. Би тавтад орсон болохоор дандаа надад ах эгч хүмүүсээс болохоор дандаа тэгэж 10 жилийн хайр дурлал болцоо гэсэн асуудал ерөөсө гарч ирээгүй байхгүй юу. Тэгээ би Сингапурт хамгийн анх 16 настай анхны болцоонд явж үзсэн. За тэгээ болцооныхын талаар ярья. Тэгэл хайтаар танилцал нөгөө нэг ахтай уулзчаа. Би 16 та нөгөө ах маань одоо 26 талаатай хүн байсан аахгүй. Надаас бол нэлээ ах. Одоо дахиад амар залуухан байсан байхгүй. Надад бол амар хөрсөн санагдаад нэг удаа уулзаад тэр ахтай уулзаагүй. Тэгэл нэг орой 5 цаг үед нөгөө ах маань намайг уулзъя гэдэг одоо хотын төвийг бол Сиднейд Town Hall гэж ярьдаг. Сингапурт болохоор City Hall гэж ярьдаг. City Hall дээр ингээ уулзъя гэл анх удаа болцоонд явбал нэг амар гойдаггүй. Тэгэл очсон чинь нөгөө нэг Непал ах болохоор амар бол костюм бижаг хүмүүссэн. Амар надад гоё нэг хүндэтгэлтэй санагдаад айгуу гоё таалагдчихлаа тухайд. За тэгээд хаашаа орсон бэ гэсэн чинь City Hall байдаг. Одоо Сингапурын хамгийн өндөр байрлал тухайч одоо 68-9 давхар байрлал. Хамгийн орой дээр нь амар гоё үнэтэй ресторан байдаг байхгүй 5-аад дээр ресторан тийш авах дагуулж явж байгаа. За энэ үе бол миний амьдралдаа хамгийн анх удаа 69 давхарт гарч ирж байгаа. Хамгийн анхны тийм элегант ресторанд орж үзэж байгаа. Ийм том хоол голдоо нэг жижигхэн бөөрийнхэн махтай одоо нэг бүдэрийн мэджээс тийм үнэтэй гой ресторан энэ төр нэхэд хүртэл ингээл гой хавч мавч идэл би анх удаа барж амьдралдаа тэр сивуд бол тухайд бол идэж үзчихсэн. Тэгээд тэр одоо болцоондоо анх тэгэж эхлээд за тэгээд тухайн хоолоо идчихэл тэгээд бит хоёр Сингапур Flyer гэдэг амар том Сингапур тийм алсын харагч байдаг. За манай Сиднейд болохоор тийм нэг алсын харагч нэг том алсын харагч юусэн байхгүй. Одоо яг Луна парк дээр яг жижигхэн хүүхдэд алсын харагч байдаг. За тэгээд өөр юусэн алсын харагч байдгүй маа. Одоо Сингапурын хамгийн алдартай Сингапур Flyer гэдэг амар том алсын харагч байгаа. Тэгээд 2 цаг тэнд хоол идчихээ амар гоё ингээд дар суугаад би болж амьдралд анх удаа тухайд улаан дар сууж үзчихсэн. Тэгээд их гоё дар суугаад Сингапур Flyer дээр ингээд Сингапурын хөгжлийг би тухайд шийдээ 6 сар амьдарчаа бүр 6 сарын дараа хөгжлөө танилцж байгаа хгүй. Сингапур тухайд
амар үзэсгэлэнтэй ёо би ийм гоё хотод амьдарч байгаа юм аа сурж байгаа юм гэсэн амар гоё юм тухайд би мэдрэмж авч ирсэн. Тэгээ Сингапур флайер дээр ингээ 30 минут ингээд яагаад тэ алсаарагчтай бүр Сидней биш Сингапурыг бүгдийг ингээ хараад тэгээд би дараа нөгөө нэг Сингапурын хотын голоор явдаг одоо Merlin Bay гэж тухайд Marine Bay бол нэгдэг байсан заяа. Merlin Bay болохоор нөгөө нарслантай яадаг штэ. Оргилоор яадаг штэ. Тэрний хажуугаар ингээд усан онгоц ингээ хотынхон голоор ингээ явдаг. Даахуудаа би тэр усан онгоцсон тэгэж бас сууж үзчихсэн. Тэгэл ингээ Сингапурын орой л тэгэл Сингапур ч өөр амар өндөр барилгуудтай тэгэл хотынхон голоор инехгүй ингээд гэрлэн ингээд усны ингээд долгион ингээд тусаад бүр амар үзэсгэлэнтэй харагдажсэн Сингапур. Тэгээ би Сингапур тухайд анхудаа ингээд дурлж ирсэн юм. Ямар гоё хот вэ гэл. Яг тухайн голын хувьд болохоор Сиднейд яг тийм гол бол байдаг. Тэгтээ хотын голоороо бол урсдаггүй. Хотын төвийн хажууд одоо Opera House-ийн хажууд Darling Harbour дээр ч юм уу тийм гол байдаг. Хотын голоор ингэж явдггүй. Яг Мельбурний одоо юу усан онгоцлог хотын голоор явдаг, Gold Coast-ыг хотын голоор явдаг. Яг ингээ Мельбурний Gold Coast очиж би ингээ хотын голоор ингээ cruise-тэй би голоор ингээ усны доогоор явж байгаа надад тийм Сингапурт байсан мэдрэмж маань амар гоё сэргсэн. Тэгээд хотын голоор яваад тэгээд маш гоё оройг бол өнгөрөөж исэн. За тэгээд орой болсон чинь нөгөө ах маань намайг хөргөж өгнө гэдээ бас нэг соёлын шоконд орсон. Тэгээд хотын төвд чинь нөгөө нэг Сингапурт нөгөө нэг таксиг ингээд шууд гараа өргөд барьдггүй. За Сидней ч гэсэн адилхан хотын төв өөр ерөөдөө тийм газрууд яг хотын захаар ч юм уу шууд гараа өргөд такси барьдаг, Uber дууддаг л да. Тухайд болохоор Сингапурт бас гараа өргөж барьдггүй. Тэгээд алхаалаас намайг хөргөж өгөхгүй. Тэгээд би нөгөө ахаас хаашаа явж байгаа юм бэ гэсэн чинь нэг такси стоп руу явж байна. Таксины буудлаар явж байгаа. Такси дуудах чинь ингээд. Тэгээд явж таксины буудлаар чи би тухайн шоконд орж ирсэн. Юу вэ? Такси ингээ гараараа барьдгүй муу ш. Тэгээ те оюутан чи таксин сууж мэдээж үзег байгаа штэ. Тэгээд таксины стопоос такси бариад оюутны байран дээр намайг хөргөж өгчээсэн. Тэгэл би чинь нөгөө наахуудаа Сингапурыг үзсэн. Сингапурыг ингээ бүр ямар гоё юм бэ гэх наахуудаа өндөр барилгатай гараа хоол идэ үзсэн. Аахуудаа тийм оюутан чинь таксин суугаад үзсэн. Сингапур флайер дээр суудсан. Гоё гол молоор ингээл те Сингапурт танилцсан хөгжлийг мэдэрсэн. Амар тийм сэтгэл өндөр оюутны байрлалгаа буцаад за тухайд надад оффист ажилладаг гэж хэлж байсан байхгүй. Тэсэн чи оффист ажилладаг болж таараа зүгээр брэнд дэлгүүрийн хамгаалагч болж таарсан. Тэгээд брэнд дэлгүүр гэснээс би Сингапурт нөгөө хэлний бэлтгэлтэй болохоор Вьетнамын ерөнхий сайдын охинтой найзалдаг байсан. Тэгээд яаж тухайн охинтой найзалсан бэ гэд ерөөсө гадаад тавьж байгаа хүн болгон англи нэртэй заавч байх хэрэгтэй шүү. За би ерөөсө англи нэр ерөөсө байгаагүй. Тэгээд намайг тухайд манай эгч нар болохоо Оги гэдэг намайг одонтой гэдэг байхгүй юу. Тэгээ Оги гэдэг дууддаг. Тэгээ би одонтой гэхээр манай багш юусоо хэлж чадахгүй арай урцаа богинохон нэр хэлэх гээд. Тэгээ Оги гэсэн чи өвжи аяа гэсэн чи намайг өвжи гэж дуудана гээд. Тэгээ би өвжи гэдэг нэртэй болоод тэгсэн чинь хичээл тараад манай Вьетнам найз надад анх ирж танилцаад хөө чамайг өвжи гэдэг юм уу бүгд жангсан дээр амар том өвжи гэдэг ингээ хоёр ихэр дэлгүүр хийдэг штэ би тэр дэлгүүр амар орт уртаа муртаа гэд анх удаа тэр найзтайгаа тэгээ танилцчихлээ. Тэгээ манай найз бүр амар баян. Тэгээд ерөөд байнга дэлгүүр өсдөг, брэндийн дэлгүүр өсдөг. Тэгэл намайг тэгэл битээр танилцаад тэгэл бараг Сингапур болохоор Сиднейтэйг адилхан дэлгүүрүүд нь маш их хаадаг. Ерөөдөө 5 6 гэм хааждаг. За яг амралтууд болохоор нэг орой 8 өс хүртэл ажилладаг байхгүй юу. Тэгэл манай хичээлч өглөө 9-оос ороод өдөр 1 гээд тарчдаг. Тэгээс хичээл тараал намайг дагуулаад манай нөгөө найз нь намайг шопингддаг. Янз янзын брэндийн дэлгүүрүүд яваал амар гой тухайд манай найз нь Вьетнам ерөнхий сайдын охин ер нь бол Вьетнамд нэлээд од байсан. Янз бүрийн ингээд хувцас зураг авахулдаг. Тэгээд хай тав дараа тавьдаг. Тухайд ч манай найз анхудаа тухайд iPhone 4S гарч илээ. Тэгсэн чинь анхудаа iPhone 4 аваад би ч юм баг ингээд дэлгэцээ ингээд дэлгэсэн дээр ингээд тооч дууц анхудаа найзынхаа ачаар барьж үзчихсэн байхгүй. Тэгээ би миний ажил юу вэ гэхээр би нөгөө манай найз ингээд амар гой ингээд брендинг ингээд хувцас өмсөд ингээд байгаа дэлгүүр дээр хувцас өмсгүүд нь би ингээд зураг мөргөнд дарж өгдөг, бичлэг хийж өгдөг тийм ажилтай байсан. Тэгээд найзтайгаа ерөөдөө би баргалжтэй хичээл тараал бүр байнга би бүхэл бүтэн тэр найзтайгаа бүр 6 сар найзлаа. Бүхэл бүтэн 6 сар би ингээд орой болгон брендинг дэлгүүр ордог учраас би бүр сүултээ ингээд бүр брендинг мэрэгжилтэн болцсон байсан. Тэгээд
брендинг мэргэжилтэй манай найз чинь тэгэл юу вэ би тухайд ч сард би Сингапурт нэг сартаа $600 өрдөг байхад манай найз чинь юу вэ $3-4 мянган доллар өрдөг байсан. Угаасаа баяа л охин болохоор тэгээ би тэр охиндоо нэлээд найзлаад тэгээ 6 сар бид хоёроос л хилээч бас хоорондоо англиараар хилээ сайжруулж байсан. Тэгээд энэ бүх миний анхны болцоо тэгээ Вьетнам найзтайгаа одоо тэгээ шопинг хийсэн энэ бүх туршлага маань надаа миний анхны ажил болохыг бол тусалсан. Энэ бүх туршлага маань. За миний Сингапурт хийсэн амьдртээс хамгийн анхны ажил ямар ажил байсан бэ гэхээр би Сингапур Малайзаар хөтөж хийж эхэлсэн байгаа. Тэгээд би нэг онлайнаар нэг Монголд аялал жуулчлалын компанид танилцаад тухайд ч намайг 16 таа хахад ч ерөөдөө хүмүүс ерөөдөө Япон солонгосоор аялдаг байсан болохоос ш яг ингээд Малайз Сингапур хийт болж исэн байхгүй юу. Тэгээд Малайз Сингапураар ингээл хөтөж хайжна гэд. Тэгээд би анх удаа тэгээд хөтөж хийгээд тэгээд Монголоос хүмүүс хийгээд гайд хийдэг гэсэн гэсэн. Тэгээд би тухайн ажлыг ерөөдөө нэг 2-3 сар хийсэн. Нэг урт хугацаанд хийж удаагүй. Яагаад гэхээр ингээд ойр ойрхон ингээд Малайз Сингапур хоёр хооронд яваад ахаараа сүултээ хилтер ингээд байцагдаа бүр сүултээ цагдаад баригдчихсэн хилтер. Ямар шалтгаанаар ингээд Малайз яваад байгаа юм бэ? Ямар ажиллаар явж байгаа? Ер нь сурдгийм уугүй юу? Тэгээ сүултээ намайг Сингапур бүр хил рүүгээ оруулахгүй сургууль мургуултайгаа холбогдоод боо юм болж байжсэн. Хамгийн сүүлд тэгээд тэр ажиллаа болж байсан. Тэр ажиллаад болохоор ингээд баргалж 14 хоног болгон ингээд Монголоос ингээд жуулчж ирдэг. Тэгээ би хүмүүс ингээд дагуулж авдаг Сингапурыг үзүүлдэг, Сентоза Арлыг үзүүлдэг. Тэгээ бас ганцаараа хийгээгүй. Манай нэг бас найзтайгаа хамтарч хийжсэн. Манай найз тухайд Малайзд амьдарч ирсэн. Ингээд Малайзаа нэлээд сайн мэддэг. Тэгээ мад найзтайгаа ингээд Малайзаар хүмүүс ингээд дагуулж аваад ингээд хийдэг байсан. Тухайд ч тэгээд би чинь 7 хоногт барж $300 цалинтай. Манай байр чинь гэхэд сарын $400 хахад би баргалж байрныхаа сарынхаа төлбөрийг бол 7 хоног олчдөг. 7 хоног ажиллаа олчдөг байсан ч юм уу те. Тэр ажлыг бас ингээд баг 2-3 сар хийгээ бас нэлээд хөрхөн под ийцэн цалин авч байсан. За тэгээд хоёр дахь ажил маань болохоор Сингапурт бас тэгээд дараа нь бас зүгээр байгаагүй. Тэгэл хайгаал яваад байгаа байхгүй юу. Тэгээд дараагийн ажил нь болохоор би сургууль дээр оюутан зуршлах ажил бол хийхээр багштайгаа ирсэн. Тэгээд сургуулийнхаа оюутан хариуцсан менежертайгаа бол за би ингээд ажил хиймээр байна гэсэн чинь манай менежер ингээд Сингапурт оюутнууд ажил хийх боломжгүй шүү дээ. Ингээд хууль болсон. Гэтэ яг би ч амныг санал тавья. Чи ингээд Монголоос ингээд оюутнууд олж ирэх юм бол би чамд ингээд нэг 15% юм уу 20% ингээд урамшуул олгож өгье гэж хэлсэн. Тухайн үед чинь жилийн $5,000 гэдэг чинь 20% нь хэлбэл $1,000. Тэгээ надад эхний удаа 15% өгье гэж баралж $700-800 нэг хүүхдөөс өгье гэж надад ярьжсэн байхгүй. Тэгэл би нөгөө нэг хөтөч хийгээд Монголоос нэлээд гайгаагүй хүмүүстэй танилцсан, ах нартай танилцсан байсан болохоор нөгөө ах нарын хүүхдүүдийг зуучлахаар ярьсан байсан. Тэгээ тэр хоёрыг ч надад ямарсан хүүхдүүд 2 хүүхдээ явуулж байсан. Тэгээ би сургууль дээр хотор хоёр хүүхдэд зуучлаад сургуулиас би $1,500 анх удаа цалин авч ирсэн. Ёо тухай тэ бараг 16 жилийн өмнө би сургуулиас $1,500 тэ зүгээрээ $1,500 цалин аваад надад бүр амар гоё мэдрэмж авч ирсэн. Амар баяа оюутан болж ирсэн тухай үед. Тэгээд яг хоо Сингапурт болохоор виз зуршлын газар гэж байдгүй. Сургууль нь болохоор бүх юм хийгээд өгчдөг. Ерөөс сургуулиа тухайныхаа паспортыг өгөөд хэд одоо тий бичиг баримтуудыг нөхөхөд сургуулиал тий виз нь өгчдөг. Сургуулийнхаа урилгыг өгчдөг. Бүр байрыг олоод өгчдөг. Бүх юм хийж өгдөг байхгүй юу. Тэгээ биний хийх ажлууд зүгээс онгоцноос тусаад байрлал хөргөж өгөх, сургуультай танилцах тий ингээд тиймэрхүү ажил тий ойр зүрийн Сингапурт танилцуулах ажил байсан. Тэгээд би бүр амьдралдаа хуудаа $1,500 цалин авч үзээд тэгээд мөнгөтэй болсон чи яах вэ? Жохон шуналтаад дараагийнхаа хүмүүсийг бэлдээ барж Монгол авч болзуучлалын компани байгуулах ухааны бодоод тэгээд сургуультайгаа уулзсан чи ингээд оюутан бол ингээд хууль бус учраас ингээд энэ хэрэг хамаагүй хийж болохгүй яа хойлоо баригдах юм бол чи ажиллахгүй би ч ажиллахгүй болно чи ингээд сургуулаасаа хөөгднө гэд. Тэгээд тухайн ажлыг болцсон. Тэгэл ингээ хоёр дахь ажил маань ингээ фейлтэл за одоо ямар ажил хийх вэ гэж бодлоо. Тэгэл жоохон за ерөөсөө оюутны байрнаасаа гарыг гадаад хоттой амьдрий гэд би хамгийн анх оюутны байрнаасаа гараад гадуур байр хайж эхэлсэн. Тэгээ тухайн үед би нэг филиппинчүүдтэй нэг өрөөнд амьдрахаар тий нэг ерөөдөө филиппинчүүд нэг Сингапур руу нэг working holiday буюу ажиллангаа амрах тийм визэр айгүй хэрдэг. Тэгээд тэр Филиппин маань болохоор Сентоза Арлд ирэхэд гайд хийдэг. Оройгоор нь болохоор баарнд ажилладаг гэж хэлжсэн. Тэгээд намайг чи ингээд ажиллаж байгаа л ингээд
хууль бусамж яг оройгоор ажиллах зүгээр ах гэд намайг авах баарлууд дагуулж байгаа. Би амьдралдаа анх удаа Сингапурт гэж бааранд очиж үзчихсэн. За яг хуу баарууд мэдээж ингээл том хотын төвд баарууд найдаг. Одоо Сиднейд хэд болохоор хотын төв ойролцоо Circular Quay гэдэг газар ирэхэд баар те жижиг шожоо тийм rocks тавьцаа баарууд байдаг. Сингапурт Сиднейд болохоор Circular Quay гэж хэлдэг болол Сингапур Clark Quay гэж хэлдэг. Тэгээ Сингапурын Clark Quay бол тэр чигээрээ жуулчдын хөл хөдөлгөөн баар тийм одоо тийм гудамж байгаа байхгүй юу. Тэгээ тэр анх удаа би баарнд орж үзэж байгаа тэгэж. Тэгээ баарнд очиж миний хийх ажил юу вэ гэсэн чинь ингээд хүмүүс ингээ орж ирнэ. Тэгээ хүмүүсээ заавалж ингээ ширээ суулгах хэвээр. Баарны нөгөө ширээ чи амар үнэтэй дээ штэ. Тэгээ ширээ суулгах хэвээр. Тэгээ зөөгч буюу одоо би эхлээд нэг тийм жаг авах хэвээр. Жаг нь одоо нэг жаг пив гэхээр ч одоо 2-3 литр пив би өөрөөсөө гаргана. Тэр нь бол өнгөө ингээд зочдтой айлна. Дараагийнхаа юм ингээд зочдоо өөрөөсөө ингээд пив ахуул, алкогол ахуулган юм ширээний хүүхний ажил байгаа байхгүй юу. Ерөнхийдөө уух юм зарах ажил байсан. Тэгээ би бол тэр нэг ажлыг ингээ цаг ингээ хараад хийж байгаа би ингээд би нарыг хийж чадахгүй байна гэдээ ерөөсөө болсон. Тэглэж угаасаа босс нь болохоор тухайн баарны менежер нь болохоор би дөнгөж 16 таа. Тэгээд нөгөө юу байгаагүй штэ. Баарны наст хүрээгүй 18 нас хүрээгүй угаасаа ажиллаж болохгүй байна гэд. Тэгээд би нэг ганц цаг ингээд нэг ажил хийгээл нэг ойр тавиа хараад тэгээд тэр ажлыг болсон. Яг ширээний хүүхэн хийхэр шахсан байгаа. Тэгээд ингээ ажлууд өргөдөө сүүлийнхэн 6 сард ингээ 2-3 ажил хийгээд өрөөсөө нас хүрэхгүй, хичээл болохгүй, эсвэл ингээ хил гаалтар ингээд ёо шалгагдаа жоох ингээд иймэрхүү 3 ажлыг иймэрхүү дурсамжтай Сингапурт бол хийсэн. Тэгээд Сингапурт ийм гой дурсамжийг аль би ингээ зөндөө ингээ 16 наснда ингээ үлдээгээд байгаа явсан байгаа. За Сиднейчтэй адилхан би зөндөө гой ингээ дурсамжийг бүтээгээ явж байна. Магадгүй дараа нь би ингээ Сиднейгээс явахдаа Сиднейд яг юу болсон бэ гэдэг нууцаа дараа нь би ингээд өөр газар очихороо гэд яри гэж бодлоо. Тэгээд хэсэггүй хугацаанд миний 16 насны дурсамжаар болон Сингапурын талаар ингээд мэдээл одоо хаялын маний хэсгийг сонссонд маш их баярлалаа. За тэгээд 100 болж байгаа газар байх юм бол сайхан зуншаарай. За Сиднейгийнхэн манай Сиднейгийнхэн сайхан өвлжөөрэй. За тэгээд дараагийн бичлэгтэр эргээд уулзъя. Тэ баяртай.